Сайн мэцхан уу? Бүгдээрээ 30 мянгуулаа болсон өдрийн мэндийг хүргэе. Намайг өдийг хүртэл сонсож, үзэж, дэмжиж, subscribe-а дарж, лайк, коммент харамгүй илгээдэг та бүхэнд баярлалаа. 30 мянгуулаа болсныг тэмдэглээд би дандаа хийдэг контентоос арай жоо өөр нэг контент хийж үзье гэж бодсон байгаа. Би өөрөө хүүхдийн ном, хүүхдийн зохиол тэр нь маш их дуртай. Тийм ч болохоор илүүтэй юм хүүхдийн зохиолыг орчуулдаг гэдгийг та бүхэн бас мэдж байгаа байх. Харин нэлээдгүй хугацааны өмнө би өөрөө хүүхдэд зориулаад нэг юм жижигхэн зохиол бичсэн байгаа. Энэ зохиолыг өнөөдөр та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. За зохиолын маань онцлог нь юу юм бэ гэхлээр цагаан толгойн 35 үсгийг яг дистараллаар нь оруулсан. Дээрээс нь нэмээд хүүхдүүдэд нэг амьтны үр төлийг цээжлүүлэх тогтоох зорилгоор амьтны үр төлүүдийг гол дүрийг нь болгож бичсэн ийм зохиол гэхүү шүлэг гэхүү бичсэн бүтээл байгаа. Энийгээ та бүхэндээ хүргэе. Мөн утгагүй энэхүү бүтээлээ хөөрхөн бяцхан хүүхдийн ном болгож хэвлүүлж гаргах хүсэлтэй байгаа учраас та бүхэн бас намайг дэмжээрэй, санал бодлоо бичээрэй, комментээр бичээд үлдээгээрэй гэж хүсэж байна. Ингээд миний төрсөн өдөр зохиолыг хүлээн авна уу. Нарлаг зуны нэгэн өглөө намайг дуудан ээж маань сэрээлээ. Би ялуу идэж лаага үлэн шүү. Бяцхан өрмөн босоорой гэлээ. Өнөөдөр миний төрсөн өдөр. Өөрөө би баярлан бушуухан бослоо. Хүсэн хүлээсэн энхэн баяртаа хүндэт найзуудаа угтан таслоо. Хамгийн ихэнд хаалга товшин арслангийн зулцэг гүйг найз маань барын бамбарын хамт орж ирэн ваарта цэцэг барьж мэдлэлээ. Гахаан тойроо тэдний араас дэгдэхэ найзыг дагуулan ирж 9 ширхэг чихэр бэлэглээд ёслогоо хийн баяр хүрээлээ. Жимсээр дүүрэн сагстай бэлгийг зааны тугал андмын өгсөн бол илжигний дудран найз маань харин кино үзэх тасалбар бэлгэллээ. Лаага үлээхтэй хүслээ бодохыг муужгаа найз маань сануулсаар нохоон гөлөгтэй хамтдаа ирж олон хил дээрх номнууд гартууллаа. Өмхийн хөрөнгийн сүдий анд маань пуужин тоглоом надад өглөө. Робот хүүгэлтэйг харин сармөгчний монш бэлгэллээ. Туулайн бүжин дэгцээр ирэхдээ удирдлагатай машин барьсан байлаа. Үнэгний гавар хүндэт найз минь фото зургийн цомог дурсгалаа. Хоньны төл хураг найз гэтэл цагаасаа хоцрон орж ирэхдээ чонын бэлтэрхийг даавуулсаар шоколадтай бялуу надад өглөө. Эцэс сүлд нь тэгтэл харин юмнаас хоцорсоор ямааны төл ишиг найз ганцаараа яарсаар гаднаас гүйн орж ирлээ. Бамбрууш миний төрсөн өдрөөр балчир найзууд маань бүгд цуглалаа. Хамтдаа цагийг хөвгөлтөө өнгөрөөсөн хамгийн гоё төрсөн өдөр өнөөдөр байлаа.